цаг мөчид Монгол ерөнхийлөгчийн 5 газрын дэргэдэх 90 дахин нэгэн нээлттэй хилцүүлэг болж байна. Хилцүүлгийн сэдв нь хотыг дахин төлөвлөх нь. Энэхүү хилцүүлэг Монгол ерөнхийлөгч болон нийслэл хотын удирдлагууд улсын хурлын төлөөлөлд оролцож байгаа. Би давхны хүч явдлын газар дээрээс нь шууд дамжуулан хүргэж байна. Улсын Баатар Батүн шүүмээр үзсэн байна. Энэ хилцүүлэг бол улсын хурлын ерөнхийлөгчийн 5 газрын арга Баттулга Өсгөөгийн хөдөлмөрийн өвдөв шимэл листийн тасалбар даагуур Улаанбаатар хотын баригч Мөнгөй Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөгөө Төвийн насны дараа энэ засгийн газрын харьяа ааглалын арганаар бүр энэ чиглэлээр мөнгөслөг байгууллагын байгууллага холбоотой төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. За ингээд одоо хотыг дахин хөгжүүлэх зэрэг хилцүүлгийг нээж бүх хэллэг хэмээн Монгол улсын ерөнхийлөгч Захагийн элбэгдэрч таныг эндэрт үндэтгэгээр урьж байна. За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр энэ хотыг дахин хөгжүүлэхтэй холбогдсон асуудал их хурлаас баталсан хууль тогтоолуудад тусглаа олсон ийм зүйл байдаг. Ер нь хотыг дахин хөгжүүлэх тухай энэ хуулийг баталж гаргана гэж одоо манай хөгжлийн болон бус хөтөлбөрүүдэд заасан байгаа. Тэгэхээр одоо ингээд өрн дулаан болоод ирэхээр төв суурин газар тулгамддаг асуудлаа бид нар мартчихдаг. Тэгээ намар хүүтрээд ирэхээр гэмт тэрнийгээ сандаг, тэр нь оройтсон байдаг. Тийм учраас одоо яг өнөөдрийн асуудлаар энэ дэргэд аж ахуй нэгжүүд анхаарлаа хандуулад тэгээд ирэх одоо 3-4 юу хийх вэ? Өнгөрсөн хугацаанд бид юу хийж амжуулва? Юунд дээр анхаарах шаардлагатай байна вэ гэдгээ яриад авах нь их чухал байна. За энэ хотыг дахин хөгжүүлэхтэй холбогдсон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албан дээр бид нар ихэвчлэн ажиллаж байгаа. За үүнээс гадна энд бас өнгөрсөн хугацаанд авагдаж хэрэгжүүлсэн зарим арга хэмжээнүүд байгаа. Улаанбаатарт одоо манай хүн 40 гаруй хувь амьдарч байгаа. За 40 гаруй хувийнх нь бараг 70% нь үнэхээр одоо асар бохирдсон ийм орчинд, ялангуяа гэр хорооллын орчинд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд аймгийн төвүүдийг аваад үзэх юм бол бараг одоо нийт хүн амын 60-аас илүү аюултай орчинд бохирдсон юм орчинд амьдарч байгаа маа. Энэ бол улс үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн аюулгүй байдалтай шууд уялдаж гарч байгаа ийм зүйлээ. Одоо 100 жилийн өмнө ч монголчууд тэр одоо халуун усанд орох тухай ойлголт байхгүй байсан. Одоо ч ийм байдлаар байж гин гэж байж болохгүй. Бохирийнхаа асуудлыг шийдэж чадаагүй. 100 жилийн өмнө ч задгааж орлонтой байсан. Шууд газар руугаа шингэдэг. Одоо ийм байдалтай байж байгаа тохиолдол бол ямар нэг хөгжил дэвшлийн тухай ярих боломжгүй болж байна. Тэгэхээр энэ байдал бол нийт хүн амын 60% байгаа. За энэ утааны асуудал бол бүр гамшигын төвшөнд хүрээд энд анхаарал хандуулаад хууль гаргаад үндэсний хороо байгуулагдаад ингээд ажлууд хийгдээд явж байгаа. Энэ ажлын эрчийг бид нар алдагдуулахгүй байх ёстой. Энэ хүндрэлтэй асуудлууд бас их олон гарч байгаа гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа байх гэж бодож байгаа. За дээрэс нь манай энэ хотын барилга байгууламж тойрсон хүндрэлтэй асуудал их бий. Газар хөдлөлтөй холбоотой асуудал дээр бид нар маш их анхаарч ажиллаж байгаа. Ер нь энэ газар хөдлөлтийн аюул бол ялангуяа манай нийслэл хотын ойр орчимд за зарим одоо хүн ам суурьсан хотуудын ойр орчимд бол их ойрхон ирж байгаа гэсэн юм судалгаа байдаг шүү дээ. Энд хамгийн гол нь бэлэн байх асуудал их чухал байгаа. Тэгээд урдаас бэлтгэх шаардлагатай, стандарт одоо бусад зүйлүүдэд дэвшлүүлэх шаардлагатай байна.
Тэгээ ер нь хот төлөвлөлтийн тухай юм бол байнга урсгалаараа явж ирж байгаа. Энэ тухай өнөөдөр бас ажиллаар үүссэн улсууд ярих байхаа гэж ингэж бодож байгаа. Тухайн улс төрийн одоо албан тушаалтан тэнд ажиллаж байгаа хүмүүс шийдлээ гаргаад явдаг. Тэр хүмүүсийн л одоо дур зоргын үйл ажиллагаа болоод ингэж явж байгаа. Ямар ч хариуцлагын асуудал байхгүй. Энэ асуудлыг иргэдтэй нь холбож өгөх хэрэгтэй. Ер нь хот суурин газар амьдарч байгаа бол тодорхой дүрм журмын дагуу амьдардаг. Тэр нь хэрэгжээгүй бол хариуцлага хүлээдэг. Энэ одоо тогтолцоороо бид нар орох ёстой. Эндээс бид хамтарч хэрэгжүүлээд сумын дүрм, хот дүүргийн дүрм гэж бий болгоё гэдэг одоо бүх загварууд нь батлагдаад ингээд явж байгаа. Тэгээд энэ зүйлүүдийг бид бас хуульчилж өгөх шаардлагатай байгаамаа гэж ингэж бодож байна. За ер нь энэ хотыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон асуудлууд байгаа. Тэгээд их үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яриад, засгийн газар дээр яриад энэ их сургуулиудын хотхны асуудлыг бас одоо шилжүүлъя гэж ингэж тохирсон байгаа. Энэ талаар өнөөдөр та бүхэн мэдээлэл өгнө. Миний харж байгаагаар их сургуулийн хотхон гэдэг тэнд үйлчлэгээ явуулдаг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс гэх юм бол ойролцоогоор 200 мянган хүнээр Улаанбаатарын ачаал багасах боломжтой байгаа. За дээрэс нь одоо агуулах тээврийн байгууллагууд, төмөр замынхаа асуудлыг бид нар өөр байдлаар шийдээд энэ Улаанбаатарт ингээд бүх зүйл төгжирсэн байгаа юм а шийдэж чадах юм бол дахиад нэг 100-аад мянган одоо хүн 100-аад мянган хүнд ногдох тэр ачаал эндээс холдож болж байгаа. Дээрээс нь энэ одоо төрийн яам агентлаг гэдэг газрууд байж байгаа. Чоор гэж хот байна. Тэр одоо багангаар тэр тээвэр зуучлал тэр агуулгаа шилжүүлэхтэй холбогдсон ч юм уу. Тэр багнуур руу оюутныхаа хотхныг шилжүүлэхтэй холбогдсон ч юм уу. Энэ асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Тэгээ энд бас ягаад ингэж анхаарал хандуулж байгаа вэ гэхээр өнөөдөр манай сонгуульд оролцох гэж байгаа улс төрийн намууд хөтөлбөр дээр ажиллаж байгаа. Бид Монголын улс төрийн онцлогийг мэддэг. Хөтөлбөрт нь тусаагүй болвол тухайн асуудлыг хэрэгжүүлэхдээ хойрог байдаг. Ийм учраас би энэ асуудлуудыг заавал хөтөлбөртөө тусгаж шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Би нэг хямдхан томьёол хэлээд байгаа юм л. Нэг дээр нэмэх нь 5 гэсэн. Энэ 6 асуудалд манай улс төрийн намууд ард иргэд анхаараач ээ. Хөтөлбөр зорилгодоо тусгаач ээ. Нийтээр энэ асуудлыг шийдэхийн төлөө явъя. Мэдээж эрүүл мэнд боловсрол гэдэг одоо нийгмийн олон асуудал байгаа. Нэг дээр нэмэх нь 5 гэдгийг би яаж томьёолж яах гэхээр нэг нь мэдээж хуулийн хэрэгжилт шударгастай холбоотой, шүүх эрх мэдлийн шинжилттэй холбоотой, хууль хэрэглэлтийн байгууллагын шинжилттэй холбоотой. Энэ зүйл бол өнөөгийн энэ одоо сонгуульд оролцож байгаа бүх хүмүүсийн мөрийн хөтөлбөр бүх хүмүүсийн зорилго болсон байх ёстой. Үнэлэмж, итгэл үнэмшил болсон байх ёстой. Нөгөө талаас нэг дээр нэмэх нь 5 гэдэг дээр миний бодлоор бол дэд үтсийн асуудал, ялангуяа төмөр замыг таарсан томоохон дэд үтсийн асуудлыг бид шийдэх хэрэгтэй. Энэ Аз, Европоор одоо Европыг холбосон хамгийн дэвт зам бол Монголоор өнгөрж байгаа шүү дээ. За дээрэс нь бид сахилгааны асуудлаа, эрчим хүчний асуудал шийдэхгүйгээр юу ч явахгүй. Энэ их одоо боломж нүүрсний урхагаа түшиглээд эрчим хүчнийхээ асуудлыг шийдэх хэрэгтэй. Нөгөө 5 дугаар цахилгаан станцын асуудал одоо яригдал, тендер зарлагдал явж байгаа нэртэй хоош урагшаа болоод тодорхой албан тушаалтнууд дундуур нь хувийнхаа сонирхлыг шургуулах гэдэг байгаа мэдэгдэхгүй иймэрхүү байдалтай байгаа. Энэ цахилгаан станц эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж хамгийн одоо найдвартай эрчим хүч хэрэгэлдэг орон болох энэ ажил руу бид орох ёстой шүү дээ. Дараагийн асуудал шатхуун, үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Бид одоо бензин шатхуунаа өөрсдөө хийдэг болёо гэж нэг тасраад үнэн нэмэгдээд нийлүүлэлт нь багасаад ирэхээр л нэг бахан шуугдаг, дараа нь амардаг. Тэгэхээр энэ асуудлаа хөтөлбөр бодлогодоо оруулаад бүгдээрээ шийдээд явъя гэсэн ийм зүйл байна. Ашигт малтмлыг тойрсон асуудал тэрэн дотор одоо энэ уул уурхай бүх асуудлуудаа оруулаад нэг багц асуудал болгож оруулаач гэж ингэж хэлж байгаа. За дээр нь энэ хот орон сууц энэ суурьшлыг тойрсон. Тэгэхээр би ингээд нэг дээр нэмэх нь 5 гэдэг ингээд нэг 6 асуудал хөндөж өнөөдөр гаргаж тавьж байгаамаа гэдгийг энд бас хэлэх гэсэн. За энэ зүйлүүд дээр тулгуурлаад өнөөдөр 4 багц асуудал дээр ажил хариуцсан улсууд одоо энэ дээр илтгэж ярилцсанаа. Тэгээ бүгдээрээ асууж ярилцаад тэгээд эндээс нэг тодорхой ийм чиглэл гараад хамтарч ажиллая. Ард иргэдийн хувьд ч, аж ахуйн нэгж байгууллагын хувьд ч, төрийн байгууллагын хувьд ч, улс төрийн намууд, олон нийтийн байгууллагуудын хувьд ч энэ дээр анхаарах шаардлагатай гэдгийг ихэнд хэлье гэж бодож байна. За баярлалаа. За танд баярлалаа. За одоо нийслэлийн одоо яг
Ээлжлүүдийг сонгож үзэгч та бүхэнд баярлалаа. За бид яг одоо төрийн ордны иргэний танхимаас та бүхэнд за хотыг дахин төлөвлөх нь нээлттэй хэлэлцүүлэхийг шууд амжуулан хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр зэрэг өнөөдрийн хэлэлцүүлэхийг за Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар за дээрэс нь төрийн бас байгууллагууд за үүн дотроо яг энэ нийслэл хотын төлөвлөлтийн асуудлаар за нийслэлийн иргэдийн эрүүл орчинд ажиллаж амьдрах тэр нөхцөлийг бүрдүүлэх төрийн бас байгууллагууд гээд олон талууд хамтлагтай хэлэлцэж за 2020 он гэхэд нийслэлийг яаж дахин төлөвлөх ёстой юм за үүсэт байгаа утааны асуудал за дэд бүтцийн асуудал хүүхдийн цэцэрлэг сургуулийн асуудал гэдэг энэ зүйлүүдийг хэрхэн төлөвлөж за яаж шийдэх ёстой юм за дунд хугацаанд энэ асуудлын хөрөнгө оруулалтыг яаж шийдэх юм за мэдээж 20 он хүртэл бид энэ асуудалд хичнээн төвөрөний хөрөнгө оруулах шаардлагатай байгаа юм бэ гэд олон асуудлыг хэлэлцэж байгаа юм. За улсын хурлын сонгуульд төгсөн энэ өдрүүдэд улс төрийн намууд мөрийн хөтөлбөр гаргаж байгаа. За мэдээж улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг чсэндээ тусалдах тул иргэний байгууллагууд болон иргэд аж ахуйн нэгжүүд за мөн төрлийн байгууллагууд хамтран хотыг дахин шинжилэн төлөвлөх за энэ асуудлыг анхаарал хандуулж байна. Өнөөдрийн Улаанбаатарын энэ шигүү одоо бохирдолтой энэ агаарын түвшинд хамгийн бага нь ихэд 35. Түүнээс баггүйгээр энэ агаарын бохирдлыг бууруулж хүмүүс бол түүнийг мэдэрч эхэлнэ. Хүний эрүүл мэндэд учрах хохирлын тэр үед бол багаснаа гэсэн ийм тооцоо гаргаж байгаа. Тэгэхээр бид энд бол хөрхийн тренжээр ажилланаа. Энэ дээр нэг ганцхан юм хэлье. Энэ уг нь одоо ерөнхийлөгчийн юм уу? Ерөнхийлөгчийн тамгын газрын хариуцсан ажил биш шүү дээ. Мөн хоёр дарга энд байгаа түлш эрчим хүчний яамны улсуу засгийн газар ажиллаа хийх ёстой. Энэ асуудлаар хууль гаргах хэрэгтэй гэж яриад бүр хэдэн жил ярьсаар байгаа л тэгэл гамшиг боллоо гэсээр байгаа. Тэгэл аюулгүй зөвлөл дээр яриад ерөнхийлөгчийн зүгээс санаачлаад одоо ингээл оруулаад хууль гаргасан. Дараа нь үйл ажиллагааг нь уялдуулъя гэж тамгын газрын дараагаар ахлуулсан хуулинд орсон тэр заалтын дагуу ийм хороо байгуулсан. Одоо би бодож байна энэ хурал завсарлахаас өмнө тэр нөгөө сонгууль руугаа гүйлдэж орохоос өмнө энэ Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбогдсон энэ утаатай холбогдсон асуудлаар байнгын хорон дээр их хурал дээр ер нь нэг мэдээлэл авах хэрэгтэй. Тэгээд хариуцлага алдсан ажил нь хийгдэхгүй байгаа бол тэр этгээдүүдтэйгээ хариуцлага тооцох ажлыг энэ дээр давхар хийгээрэй гэдгийг ер нь хэлмээр байна. Тэгэхгүйгээр явахгүй шүү дээ. Ерөнхийлөгч ямар ажил хийх вэ, ямар зүйлд анхаарах уу гэдэг бол тодорхой байгаа. Үнэхээр үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн аюулгүй байдлын амьдралын энэ орчны аюулгүй байдал одоо гамшигын хэмжээнд хүрсэн учраас энд анхаарахаас өөр аргагүй болсон шүү дээ. Бидэнд анхаарах өөр олон ажлууд байна. Тэгээд энэ цаашаа яваа тэр усан халаалт гэдэг жин тэр байшингууд дараа нь тэгээд цаашаа юу явах вэ? Тэр Улаанбаатарын тэр гэр хорооллууд руу дэд бүтцийг хөргөж өгөхгүйгээр энэ асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Тэгээ улмаар цаашаа дэд бүтц нь очоод дээр нь хийн асуудлыг оруулж ээж энэ бол 100% шийдэгдэх байх. Одоо сая яригдээд байгаа зүйлүүд бол шилжилтийн шинжтэй л ийм арга хэмжээ шүү дээ. Тэгэхээр иймэрхүү маягаар юмыг их цогцоор нь харж хөтөлбөр бодлогодоо тусгаж одоо ингэж цочирдож их хурал дээрээ дахиж нэг ярьж цочрол өгч энэ асуудлыг ярихгүй бол сонгуулийн хөөцөлддөг сонгуулийн дараа шин засаг бүрэлдэн хөтөлбөр батлан төсөв батлна гэж манайхан чи явсаар байгаа 12 сар гихтэл одоо шин засгийн газрын тэр хөтөлбөр төсөв нийгмийн эдийн засгийн үндсэн чиглэлсээр байгаа 12 сар хүрдэг шүү дээ. Энэ амьдралаа бид нар мэдээд байгаа. Ийм учраас энэ хооронд ажиллаж явах ёстой тэр төрийн байгууллагын ажилтнууд яамд дээр ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтан биш нөхдүүд энэ дээр маш их анхаарах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнууд хариуцлага алдсан бол хариуцлагын тооцох хэрэгтэй гэсэн ийм л одоо зүйлүүдийг хэлэх гээд байна. За батлаг дараад баярлалаа. За баярлалаа. За одоо 2020 он хүртлийн хугацаанд нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн тухай сэдвээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Мөнх Баяр хэлбэрт байна. Таныг хүндэтгэн урьж байна. За Мөнх Баяр дарга өөрөө санал хүсэлт тавьсан байгаа. 15 минутад амжихгүй 30 минут болгож өгөөч гэж ингэж хэлсэн. За тэгээд өөрөө бас босод мэргэжлийн хүмүүсээрээ туслалцуулнаа гэсэн. За танд амжилт хүсье. Баярлалаа. Хүмүүст ерөнхийлөгч хүмүүст их хурлын гишүүд зочдоо та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бид нар анх удаа Улаанбаатар хотын ерөнхий одоо төлөвлөлтийн тухай олон нийтэд дэлгэрэнгүй нээлттэй ярих. За өөрөө их сонирхолтой бас сэдв учраас 15-20 минутанд бол богино мэдээлэл авах юм боломжтой учраас бид нар зохион байгуулж байгаа тамгын газартаа өөрчлөлт тохирсны дагуу бол би ерөнхий мэдээлэл хий. Яг ерөнхий төлөвлөгөө бол манай зураг төслийн хөрөлөнгийн захирал архитектор цахиур хийх юм аа. Тэгэхээр ерөнхийдөө бид нэр Улаанбаатар хот маань 470
одоо мянган га газар нутагт байршилдаг. За үүний 28 мянган га нь одоо хот суурингийн ангилалд бол хамаарагдана. За 12.3 мянган га нь бол барилгацсан хэсэг, 3.7 мянган га нь бол гэр хороолол. За 6 мянган га нь бол нийтийн эдлбэрийн газар юм аа. За хүн амын хувьд бол бид нэр 1.2 саяулаа одоо өнөөдөр амьдарч байгаа. За түүхтгөө харахаар 1997 онд бол Улаанбаатар хотод 771 мянган хүнтэй байсан. Үүнээс хойш гарсан хууль эрх зүйгээ дагаж